өдөрт заавал нэг бичлэг хийгээд өдөр өнчихгүй бол наалгахгүй явах юмсан гэд амжуулах хичээгээд байгаа байхгүй юу. Тэгсэн чи би хэдэн жилийн өмнө ээжийнхээ төрсөн өдрөөр нэг пост хийжсэн яг одоо бүгдээрээ ээжтэйгээ авахулсан зургаар. Тэгсэн чинь тэрэндээ манад 4 настай дүүгийн цээж хэсэг нь одоо ингээ нүцгэн орцсон. Бүгдээрээ л угаасаа гол дээр ингээ нүцгэн байсан зураг байхгүй юу. Тэгсэн чинь Facebook болохоор жоохон хүүхдийн ингээ нүцгэн зураг одоо оруулах бол хамгийн ингээ хатуу хориотой зүйл байдаг юм байна л да. Тэгээд намайг тэр үед ингээ анхааруул өгчээсэн байхгүй юу. Би өөрөө ч тэр үед мэдэхгүйсэн. Тэгээд мэдээд авчмаар юм билий. Тэгээд тэр зөрчлөө одоо би хахад хүсэлт яваад энэ бол ингээ ээжийнхээ төрсөн өдрөө минь төрсөн юм аа. Ингээ ямар нэгэн манай нутагт бол ингээ хориотой зүйл биш ээ гэдэг ингээ хүсэлт явуулсан чинь бид нараас ингээ андуурсан байна гэд нэг хоногийн дараа надад мэдгдэл ирээд уулна зүгээр алцсан байсан. Тэгсэн чинь ахаад намаага бандаад хайцаан тэг одоо ерөөсө пост хийж болохгүй байна. Тэгээ дээрэс нь миний мессенжераас болохгүй байгаа. 3 хоног болохгүй гэсэн. Тэгээ дээрэс нь YouTube хаяг нээгээд бас нэг бичлэг хийгээд ахаал бас байхгүй болсон байгаа. Яасан гэхээр YouTube хаягаа нэгтэй яг надад 2 бол мэйл хаяг байгаа л да. Хувийн бас дээрэс нь ажлын гээд тэгээд YouTube-д зориулаад яг өөрт нь мэйл нийчих юм бол надад айгу цэгцтэй байх болов гэд нэгсэн чинь шинэ мэйл хаяг нэгэнгүүтээ одоо ингээд YouTube дээр бичлэг хийгээд ирсэн бай ингээд намайг ер нь бол бот байж магадгүй гэж цаанаас нь Google-с аккаунтыг минь хаацсан мэлээ. Тэгээ одоо хүртэл хүсэлт явуулсан хариу ирээгүй л байна. Хэрвээ бас YouTube дээр бичлэг мэн болчих юм бол одоо Reels хийж байгаа энэ бичлгүүд мэн илүү урт орох байхгүй юу. Тэгээ та бүхэн маань яг YouTube мэн болох юм бол бичлэгийг мэн сайн бас давхар үзээрэй. Тэнд илүү дэлгэрэнгүй ер нь бол ярина. Нэг тиймэрхүү сонин сайхантай байна да. Тэгээд хажуугаарсан амжуулах айгүй хүсэл эрмэлзэл болон байгаад байгаа байхгүй юу. Тэгээд дүмхгэн шиг нэг юм хийж ихээр дандаа нэг болохгүй бүтэхгүй байж хааж боох юм нэрээ ёо. Тэгээд сүүлийн үе жоохон сэтгэл санаа нэг жоохон даун байгаад байна. Тэгээд бүх зүйл сайхан болоод YouTube маань болоод Reels маань бас болох цаг утахгүй ирэх байхаа. За та нар тавуулсан чинь сэтгэл санаа нэх гоё олоо явчлаа. За тэгээд охиноо агаарлуулангаа бас хуушуур хийсэн бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Тэгээд үргэлж дэмждэг тас их баярлалдаг шүү. Тэгээд та бүхнийхээ бас энэ гоё дэмжиж байгаа урамд хөглөгдөж илүү гоё бичлэг хийх бас надад урам зориг ордог шүү. Баяртай.